За сайн байна уу? Мандалт буюу номын ордны мандалтын тухай яриа гэж бодож байна. За номын ордны мандалттай хүмүүс маань өөрийнхөө мандалтыг ер нь яаж мэдэх вэ гэхээр биднийг одоо Монгол улсад Улаанбаатар хотод төрж байхад номын одоо жишээлбэл та юуны ч орд байж болно. Жинлүүрийн орд бай гэж бодъё л доо. За та жинлүүрийн ордонд төрж байхад тухайн сард, тухайн өдөр за Европ төвд нар хэдэн цаг болж байхад та төрсөн бэ? Таны төрсэн цаг маань тухайн одоо мандалт ордочин гаргаж ирдэг байх нь байна. За тэгэхээр цаг 30 минутын зайтай одоо нар маань ордуудаар ингээ аялж идэг учраас тухайн цагт Европ төвд нар хэд болж ирснээр таны мандалт ортчин гардаг. За тэгэхээр та жинлүүрийн орд байлаа ч гэсэндээ мандалт буюу физикал одоо бие чинь номын орд байвал таныг бусд хүмүүс гаднаас ч хараад шууд жинлүүрийн ордны хүмүүс байна гэж хэлэхэд маш хэцүү. Таны хувьд гадаад үзэмж чинь номын ордноос маш их зүйл авсан учраас таны зан ааш болон бусдад одоо гинт хамгийн анх харагдахдаа бусд хүмүүс таныг хамгийн анх юу гэж боддог вэ? Юу гэж харсан бэ гэдэг чинь номын ордноос одоо байсан байх бүрэн боломжтой байдаг байх нь байна. Тэгээ хүн бол 3 ордноос бүтцтэй 3 ордноос энерги авч иж тухайн хүний ерөнхий бүр гол одоо суур маань гарч ирдэг учраас таны хувьд мандалт маань ихний гэр болоод 6 ордод ч гарч ирдэг байх нь байна. За тэгэхээр номын ордны мандалттай хүмүүсийг маань анх харахад ерөнхийдөө нуруу нь бол нэлээд өндөр нуруутай хүмүүс бас номын ордын мандалттай хүмүүс байдаг байх нь байна. За мэдээж жижигхэн бол биетэй их хвчлэн байдаггүй дундаас дээгүүр юм уу одоо дундаж биетэй за ихэвчлэн том биетэй хүмүүс байдаг. Том биетэй байхаас гадна бүр махлаг одоо биерхүү хүмүүс номын ордны мандалттай хүмүүс байх бүрэн боломжтой. За ягаад гэвэл удирддаг гариг нь бархас байд шүү дээ. Бархас байд маань альва зүйлийг одоо маш эерэг болгож, идэвхтэй болгож, боломжтой болгож өгдөг. Учраас энэ ордны хүмүүс маань хүүхэд байхасаа хоол хүнсэн дээр ч юм уу эсвэл ихийн хөвлөд байхасаа одоо маш юм хоол хүнс одоо идэж одоо их тэлсэн юм бие одоо дайлангуяа таны одоо энэ биений чинь хөвлийн хэсэг бол нэлээд одоо харвинтай таргалах магадлал өндөртэй хүмүүс маань номын ордны мандалттай хүмүүс байдаг байх нь байна. За номын орд маань астрологт бидний 9 дэх орд дээр номын орд маань байршиж байдаг байх нь байна. За 9 дэх орд дээр номын орд маань байршдаг болохоор энэ хүмүүс маань бидний одоо гуй хас хэсгийг хариуцдаг. Тэгэхээр гуй хас хэсэг маань нэлээд эмзэг маш мэдрэг энэхүү одоо номын ордны мандалттай хүмүүс маань ялангуяа маш эмзэг байдаг байх нь байна. За тэгээ маш булчинлаг гуйтай эсвэл гуй нь одоо маш эмзэг бас амархан зүйлд одоо та гуй хэсгээ бас их анзаарч явах хэрэгтэй. За булчингийн хэсгүүдийг бас номын орд маань хариуцдаг учраас бидний том булчин хэсгүүдийг ном маань хариуцдаг. Тэгэхээр та том булчингуудаа маш их анзаарч дасгал сургалт хийж явах хэрэгтэй байдаг бай. За номын ордны мандалттай хүмүүсийн царай төрх маань гаднаасаа яаж харагддаг вэ гэхээр ихэвчлэн номын ордныхан маань ийм урт нүртэй, маш ийм урт дуу нүртэй. За үс нь бол нэлээд бор суурьтай, бас ийм хөвсгөр, буржгар бор үстэй байдаг байх нь байна. За үс нь нэлээд ийм бор, өтгөн, хөвсгөр. За ийм үстэй хүмүүс хөвчлэн номын ордныхан байдаг. За тэгээд номын ордныхны шүдийг анзаарахгүй байхын аргагүй маш ийм наашгаа төвгөр, ийм том ийм шүднүүдтэй. Номын ордны мандалттай хүмүүс маань маш том шүдтэй. Тэд нар наашгаа нэлээд ийм төвгөр байдаг. За тэгээ номын ордныхан маань алхаж явахдаа одоо маш том алхдаг. Нилээ юм хоошоогоо гидэлттэй маш том алхаж явдаг хүмүүс байдаг. За тэгээ зогсоод юм ярьж байхдаа байнгын хөлөө газар ингээд хөдлөж идэг юм уу? Юм ярьж байхдаа хөлөө байнгын хөдлөж идэг хүмүүс байдаг штэ тий. За тийм хүмүүс маань номын ордны мандалттай хүмүүс байдаг. За гаднаас нь харахад ийм биерхүүгээс гадна бас хөлөө юм ярьж байхдаа газар байнга ингэж хөдлөж идэг. За тиймэрхүү хүмүүс маань номын ордны мандалттай хүмүүс байдаг байх нь. За мэдээж гал бие махбодтой хүмүүс учраас гал бие махбодтой. За тэгээ хувьсамтай гал бие махбодтой учраас хэр оргийн хүмүүс одоо ил харагдах тийм ширүүн, хоньны ордны мандалттай юм уу, арслангийн ордны мандалттай юм шиг тийм харагддаг. Маш тийм таатай. За хоньны ордныхны мандалттай хүмүүсийн нүд нь маш тийм гоё нүдтэй, том нүдтэй, давхраатай том нүдтэй. За тэгээд их тийм урайлаххан, ялтамхан тийм том гоё нүдтэй хүмүүс
номын ордны мандалттай хүмүүс байдаг. За тэгээд мэдээж гал бие махбодтой боловч тийм хувьсамтгай гал учраас маш олон хүмүүстэй зохицдог. Гаднаас нь хүмүүс ингээ харахад тийм ширүүн, дөрвөн зан чанар байхгүй. Тэгээ айгу амархан одоо инээмсэглэж байдаг бас их амархан алиа хошин зан чанартай хин чарсан юм хүмүүстэй байнгын дотн харьцаанд хурдан ордог, хүмүүстэй маш амархан хувьсаж ойлголцож чаддаг тийм орд байдаг. За номын ордных маань ерөнхийдөө 9 гэрийг хариуцдаг учраас маш их аялах дуртай. За байнгын сурч мэдэх дуртай, сонирхол байнгын сурч мэдэж шашин шүтлэг философиг судлах дуртай. За зарим нэг нь маань одоо номын ордны мандалттай хүмүүс маань шашны төлөөлөгч нар болчихсон явж байдаг. Том философч нар бас номын ордны мандалттай хүмүүс байдаг. За том аялал хийх дуртай, аялалд явах дуртай, бас олон орны шашин шүтлэг аяллыг одоо сонирхож явдаг хүмүүс жишээлбэл номын ордны мандалттай бас байх бүрэн боломжтой байдаг. За номын ордынхан маань маш цайлган хүний өөдөөс харж агаад юу гэж хэлж магадгүй. За тэр маань мэдээж тухайн хүнийг доромжлоё гэж ерөөсө бодоогүй байдаг. Ерөнхийдөө бол маш шудраг учраас тухайн хүнийг ямар ч юм хачиргүйгээр худлаа тийм нэг наан цан орсон яриагаагүй шууд үннийг хэлчихдэг учраас хэр баргийн хүмүүс маш амархан номын ордны мандалттай буюу номын ордных нэг үзэн ядаж эхэлдэг. Яагаад гэвэл өөртөө байгаа үнэнг тухайн хүн өөрт нь байгаа үнэнг эвлэрхээргүй одоо нууж хахад тэрийг нь олж хараад хэлчихдэг учраас номын ордны мандалттай хүмүүс маань одоо ам хэлний хувьд маш шулуухан шудраг шууд хэлчихдэг учраас хүмүүс бас их адлуулах гад байдаг. Ив хавгүй юм шиг энэ ярианыхын цаана маш өндөр философи ногдож байдаг. Яагаад гэвэл эн чинь бидний хамгийн философик гэрийг хариуцдаг орд учраас маргаангүй энэ хүмүүс бол маш гүн гүнзгий хүнийг одоо ойлгож дүгнж философи талаас нь харж итгэл үнэмшил талаас нь ойлгож мэдэх өндөр чадвартай хүмүүс байждаг. Хүмүүсийг шүүмжлээд байхгүй. Хүмүүсийг аль болох байгаар нь байлгах маш дуртай. Олон одоо орны хүмүүстэй найзлах дуртай, олон хэлийг сурах дуртай. Тэр авьяасан ч одоо энэ хүмүүст даайлангуяа одоо номын ордын мандалттай хүмүүст маань маш хурдан ирж байдаг. Маш олон гадаад найзуудыг бол номын ордны мандалттай хүмүүс өөртөө татчихдаг. Яг л өөрт нь одоо ямар ч тийм дүрм журам одоо би бол одоо монгол хүн юм чинь би ийм л байх ёстой гэсэн тийм үнцэг байдаггүй. Маш одоо олон зүйлийг өөртөө ойлгож, observe хийж авч чаддаг. Тэгээд тэндээс өөрийнхөө мөн чанаруудыг байнга одоо илүү эрлэж, хурцлж авч чаддаг. Тийм хүмүүс учраас энэ хүмүүст одоо амьдралыг харах үнцэг бол маш өргөн. За тэгээд номын орд маань угаасаа морь биетэй центавр одоо хүн байдаг шүү дээ. Тийм болохоор илүү их тэр ном харавт одоо ном сум барьчихсан байдаг болохоор энэ хүмүүсээ дандаа ирээдүйн харсан хандлтуудыг хийдэг. Өөрийнх нь одоо би физиологийн хувьд ч гэсэндээ илүү их одоо гадаад байдлаараа ирээдүйн рүү харсан хандлтуудыг хийдэг. Аливаа зүйлийг харж дүнж хийж явахдаа дандаа ирээдүйн рүү харж яадаг. Одоо зүйлсүүдийг ер нь бол маш бага хийдэг. Хөвчлэн ирээдүг зөвгөнсөн зүйлсүүдийг хийдэг. Тэргээр шалтгаалаад одоо номын ордныхан маань маш их энэ астролог, философи сэтгэл судлал руу орсон байдаг шүү дээ. Номын ордных маань өөрсдөө угаасаа одоо байглаасаа энэ зүйлсүүдийг судлахад зориулагдсан орд учраас энэ зүйлүүдийг маш хурдан өөртөө татдаг. Маш их итгэл үнэмшил, философи шин шүтлгийг байнгын бодож тэр чигээс нь тэр зүгээс нь альва зүйлийг хардаг. Эрт орой хизээ нэгэн цагт энэхүү ордны хүмүүс маань одоо ерөнхийдөө бол мастер PhD-г бол хийн одоо хийх гэж зориулагдсан хүмүүс байдаг учраас сурч мэдэх нь бол өхөн хөхтлээ энэ хүмүүстэй хамтдаа явж байдаг. Хизээч одоо энэ сурч мэдхийг бол итгэл үнэмшил одоо тэр философи талыг хизээч хоошин тавьдаггүй. За ийм хүмүүс байдаг байх нь байна. За харилцааны хувьд энэ хүмүүс маань өөрсдөө ер нь бол деталь юмд маш муу ханддаг, маш тийм ер нь өргөн цар хүрээтэй сэтгэд байдаг боловч деталь болон жижиг яриа хэл жижиг зүйлсүүдийг бол хариуцсан одоо зүйлсүүд төр маш тааруухан байдаг болохоор өөртөө байнга одоо жижиг зүйлсүүдийг байнга анзаарч байдаг, деталуудаар байнга анзаарч байдаг. За бууд гаригаар удирдуулдаг хүмүүстэй маш их таарамжтай.
баланслагдаж өгдөг. Буд гарагт дээр одоо буд гарагаар удирдуулдаг хүмүүс маань маш детальны за номын ордны мандалттай хүмүүст байнгын одоо чи хэрвээ одоо том юм харж байгаа бол жижиг одоо зарлага үргэлгээ яаж шийх гэж байна, юу бодож байна, эдрий чи ийм юм байдлаар хийх ёстой гэсэн ийм practical зүйлсүүдийг нь хэлж өгдөг ордууд маш сайн тусалдаг. Тийм ордуудтай маш сайн таардаг. Тэгэхээр өөрөө энэ ордныхан маань жишээлбэл ихрийн ордны хүмүүстэй маш их таардаг, баланслагдаж өгдөг. Ихрийн ордныхан маань маш сониуч, маш одоо илүү их одоо жижиг деталуудыг нь илүү анзаарч юм дээр хандж чаддаг, нарийн ингэж альва зүйл дээр хандж өгч чаддаг учраас нарийн мэрэгжлийн хүмүүстэй, нарийн одоо хэл яриаг илүү дүгнж аналитикл байдлаар нь харж чаддаг хүмүүстэй тохирдог байх нь байна. За энэ хүмүүсийн одоо гэр бүлийн байдал юм уу, дотоод сэтгэл нь бол угаасаа одоо дотоод сэтгэлд нь бол мэдээж энэ хүмүүст бол одоо маш том бархас өдөр удирдуулдаг юм уу, далайн вангаар удирдуулдаг одоо юм байршил орд байдаг учраас сэтгэлийн хувьд дотоод үнцэг бол угаасаа л шашин шүтлэг юм уу, итгэл үнэмшлийг бол харж авч чаддаг. Маш сэтгэл хөдлөлгөөн өндөртэй, маш сэтгэл хөдлөлгөөн өндөртөөгөөс гадна тухайн хүмүүс бол одоо маш сүнслэг болж өгч чаддаг. Номын ордны мандалттай хүмүүс маань маш шашинлаг сүнслэг болж өгдөг. За тэгээд их сонин нь номын ордныхан маань ийм том одоо альва зүйлийг өргөжүүлж өгдөг, харж чаддаг юм мундаг мөртлөө одоо яг карьер дээр ирэхдээ маш сайн деталуудыг олж өгч шигтгэж чаддаг хүмүүс байдаг. Деталуудыг олж чаддаг, шигтгэж чаддаг бүх зүйлийг одоо бичиж авч агаад аваад өртлөөд тэмдэглэлийн дэвтэртээ өртлөөд аваа гараа явж чаддаг хүмүүс маань номын ордны мандалттай хүмүүс байдаг. Ажил мэргэжил дээр өдөр болгон одоо өөрийнхөө ажлыг дүгнжидэг. За ийм зүйлүүдийг өнөөдөр амжуулна гэд өвгөрийн дэвтэртээ бичиж гараа явж уддаг хүмүүс маань номын ордны мандалттай хүмүүс байдаг байх нь байна. Тэгээ карьер тал дээр маш гэрхай дүн шинжилгээ маш сайн өгдөг. Яагаад гэвэл одоо карьерийн гэрт нь буд гараг байж байгаа учраас маш карьерлаг, маш одоо амбицтай, ялангуяа ажлыг 100% хийх дуртай хүмүүс номын ордны мандалттай хүмүүс байдаг байх нь байна. Audio Jungle.